юм сурж байна уу? Суркаал байна. Хизээ сурж эхлэх юм. Яавал сурах юм? Олон давтамжтай сонсохоор л тогтооход байна. Тий ч уул надад тийм үү. Сонирхсондоо сонсголоо шижилтэй гэдээсэн шиг. Тий. Сонирхолгүй л байгаа юм байна да. Сонирхолтой юм ярил шууд хийжилчихдээ шүү дээ. За зүгүү тавуу гэж. За тий. За нэг томны шууган хов хөргсэй. Зорилго нь юу юм бэ? Зорилго нь эртэг албатай. Тийм ээ. Ийм үү тийм үү. Зөвөө буруу юу? Тийм ингэсэн үү тэгсэн үү? Гэдэг нэр өөрөө ямар утгатай юм? Эргэлзээ бид. Эргэлзээ. Эргэлзээ үүсгэх гэдэг юм. Тэгэж байна. Яагаад? Яагаад л эргэлзэх гэдэг мэдрэмж юу юм бэ? Эргэлзэх мэдрэмж юу? Хүмүүс бол эргэлзэх мэдрэмжийг сорог гэдэг. Тийм биз? Муу гэдэг. Тий. Ажил үйлсийн гутахын шинжтэй гэдэг. Гэхдээ эргэлзэж ижил байж хүн хамгийн зөвөө шийдэж идэгдэг. Тийм биз? Эргэлзэж байж л бурууг халдаг. Тэгдэг. Энэ хөчнөө сөрөг мэдрэмжиж гэлээ тэ. Шийдвэрийг чиглүүлэхийг хөвч таталт юм шүү дээ. За. Эргэлзэх. Шийдэж яднаа. Элдвэр магталнаа. Эрэг цүүлэн бодноо. Гэдэг нь энэ миний шуугааны гол зорилго. Охох нөө. За. Ойлголоо. Эргэлзээ төрүүлж мэдэж байгаа ямыг нь мэдүүлж. Мэдхийг нь эсэргүүцэж. Мэдхийг нь баталгаажуулж. Эргэлзэх хөгийг л өгөх гэдэг. Эргэлзүүлэх гэдэг. За. Ангиснараа тухайн хүн өөрөө хөвчөө татна. Хөвчөө татна. Бодлын хөвчөө татаж үүлийн чигчээ шулуудах. За. Харин эсэргээрээ биш үү? Яагаад? Та нар сөрөг мэдрэмжийн давуу талыг нь мэдэхгүй байна. Тарийг ямар ч юм номлолтой юм. Андуу сэтгэхэд байна. Уур уцаар атаархал эргэлзээ. Энгэлзээ. За уял тачаал шунал хөсөл бардамнал хийрхэл атаархал гэд хүнд сөрөг буруу гэж шүүмжлэгддэг. Нээхэмд тэрийг харчгаараа буруу шахын онцгой олон мэдрэмж бий. Гэхдээ тэр бүхэн амьдралд хэрэгтэй учраас нь нэрлэгдэж, оршиж, буруутгагдаж зөвтгөж байдаг. Тэгвэл дотоод мэдрэмжийн тухай айлтай. За. Мэдрэмж гэдэг чинь сүнсний чичиргээ. За. Хүн бодосноороо амтан байсан бол мэдрэмжгүй байх байсан. Айхгүй, зориглохгүй, итгэхгүй, бишрэхгүй, үсэхгүй, шунахгүй, ойлжахгүй, тачаад байхгүй. Сүнсээ чиний махан биеэр хийлэгмээр байгаа зүйлээ химээр илэрхийлэхэд сэтгэл гэдэг зүйл чичирхийлэн мэдрэмж гэдэг зүйл гарч ирдэг. Тийшээгээ үйлдэлээ чиглүүлэх хийж байна. Шивнэ чившиж байгаа. Дэлбэл зүйл юм шүү дээ. Хөглөө юм. Хэм биш. Тэр хөглөө дээр учраан олоод ухаанаа хөвжилчгөр хэм цуглуулж байгаа. Вэ хэм биш хөглөө илүү сонирхдаг юм даа. Хөг мэдрэмж гэж ярьдаг. Хөглөө хөг инч болж болно. Хөглөө хүчч болж болно. Гэхдээ би бүх хөгийг маш их тааж явж байна. Сайн юм. Явуур уцаар. За.
За, уурцаар гэдэг мэдрэмж. Мэдрэгдлээ. Бурхандал төрөж байна. Бодол эдэрч юм байна. Хүч төрөж байна. Бөөр агчиж. Баяыг халуунаар дуургаж. Бодхоос уртад хөвдөлгөн. Бодхоос уртад үглүүлэн. Бодхоос уртад авирлуулна. Гад галзуу догшны авир байна. Нэрэ бодлоос хурдна хэлжэлтэй шүү дээ тий. Тарихтын хурдаас давчихдаг. Тэгдэг. Дэнсэ нэгнээс хайлтчихдаг. Уурцаар хилэнгийн мэдрэмж. Тий. Зүрхний балбалзалааралт өгч гэнэ. Энэ мэдрэмж байгаа учраас өнөөдөр хүн торлогтон байгаа юм. Яагаад? За. Би уурандаа барсыг тавьчихсан. Нэг мо томмоор. Сайхан өгзгийг гээл гаргаж, тухайг олож, ялгарлыг идэвхч болж байгалийн сайхныг таашааж яхад гарч ирээд хүн идэх гээд байгаа юм да. Нэг томмоор. Өөр хөрсэй. Айгаагүй. Айсан бол би тэр агшинд өвхөх байлаа. Гэж бөхсөө арчхыг хүлээхгүйгээд уур олчихсан учраас авчихсан шүү. Одоо би хүртэл сандаггүй юм. Тэрний дараа, мууртын дараа би өмдөө шууд татсан юм болоо. Эсвэл арчхаа бас сонсон юм болоо. Өгцгөө бас цавирлсан юм болоо. Гэдгийг сандаггүй. Миний дэс дараалалтай бодлоос давж хурдсан учраас. Завж л хуруугаа хийж амжиж байгаа шүү дээ. Ухах нь. Ямар хүн тийм үү? Ямар мэдрэмжэд байхад тийм амар хурдан хөдөлгөө. Тухайн өмөрсөн уур шүү дээ. Уур их хурдан хөдөлгөдөг. Хөдөлгөөний мэдрэмж юм. Хөдөлгөөний мэдрэмж. Хөдөлгөөн хийлгэх гэдэг юм уу? Хөдөлгөөн хийлгдэг. За. Шүүрээ. Тэр лайв хийж оролцоорой. Ухах Ахж яана. Тэр өөр хэлэн гэдэг чинь сэтгэлийн мохот чинь итгэлийн галт чинь ямар хөдөлгөөн амиа манахын шинжтэй байдгийг бодхоос уртад үйлдүүлнэ. Орон зайгаа цэвэрлэдэг. Тийм мэдрэмж юм. Тэгэхээр би одоо уурлаа гингүүд яг яах хэвээр гэсэн үг. Уурцаар төрөж байна гэхээр хөдөлгөөний мэдрэмж юм чинь яах ёстой. Хөдөлгөөнөө хийх үү? Хөдөлгөөн хий. За. Дасгал хийж болно те. Ямар ч хөдөлгөөн хийж болно. Хөлсийг гаргаа. Хөлсийг гаргаа. Айл болох нийгмийн хохирол өөрийнхөө сэтгэлийн түгшүүрийг өдөөчихгүй. Зохиомл хөдөлгөөн хийж болно. За эрчүүд хэлгэнэхээр юм балбаад байдаг тийм үү? Тэгдэг. Балбаад байдаг. Юм хумцохоод байдаг. Хүүхнүүд болохоор юм шидлээд байдаг. Тийм бэ? Тэгдэг. Дэвхэрдэг, хашгирдаг. Яг ухаантай үг бол хэлдэггүй. Уцаартаа. Ягаад гэвэл ухаанаас хурдалжчихсан юм чинь яаж ч ухаантай байх вэ? Ямар нэг хөдөлгөөн зөв зохистой байж ижил тухайн тэр мэдрэмж томхорно шүү. Тэр хөдөлгөөнийг олдлоо. Эсвэл эрчим хөдөлгөөнд барагдатлаа л уур хөдлөнө. Охох нь. Зөв. Тэгэхээр орон зайн цэвэрлэгээний мэдрэмж юм чинь. Нэгт орчноос л боломжтой бол. За. Тэгэхээр цэвэрхэн хэмээн орон зайд, ондоо хэмээн орон зайд ороод ирэхээр чи тайвшрах уу? Тэгнэ. Эсвэл зарцуулагддаг мэдрэмж юм чинь хөдлөөд байхаар яах нь? Шавхарч байна. Тэгэхээр энэ хоёрыг хослол. За. Ухах нь. За манай цагийн үед нь орчуудын тийм үү цэрэг дайны бэлтгэлтэй.
Мөн хүүхэн лөөгээ гар сар боочих юм бол амьд ч үлдээхгүй цохилттой. Эзэж гэргээд гар хүргэж болохгүй. Тэрийг санчиж болохгүй. Ягаад гэвэл дараад нь дахиад тэрхий сэтлэл үлдэхээс л хойш. Гэхдээ бид нар ч бүхлийн цохилттой нөхдүүд. Танаахан яах вэ нэг алгадаад нь өшөглөөд нь хүний амьд хүрэхгүй байх. Манайхан бол 25 хавраас дэшээгээл бол хүний амьд хүрэх цохилттой. Тэгэхээр муу ханилуугаа тэрийг чиглүүлчих юм бол зөөлхөн цохиё гэж бодож амжаагүй байхад амийн хөнөөч шүү. Бодхоос төрүүлж хөдөлдөг хөдөлгөөн учраас тэр үед уур уцаар хөдөлж байгаа нь мэдэгдээд ер нь бохомдож байгаагаа мэдэгдээд бохомдол удахгүй хэлэн болж хувирхна. Тэр чинь яг ингэж бага гал дурдж байгаа юм шиг дотор бойжж байгаа мэдрэгдээд байдаг. Сэтэлжээл ярих юм бол хөлсөө гаргаад эхэлнэ. Хугацаатай юу? 40 минут гэсэн үг. Яа энэ уур уцаарын мэдрэмж бол бусад мэдрэмжээс урт хугацаатай байдаг. Тийм үү. Яагаад гэвэл амьд үлдэхийн төлөөх дайлбалзал юм болохоор хөг юм болохоор чамайг араатнаас зүгтхийн хэмжээний хугацаатай. Чамайг дайсанаг давхын хэмжээний хугацаатай. Хамгийн урт мэдрэгддэг. За хайрын дараа ордог урт мэдрэмжтэй. Хөглөө юм шүү дээ. Хайр бол хамгийн урт хугацааны мэдрэмж. Дурлал гэдэг зүйл. Хүсэл дурлал байна да. 3 жил баггүй юу? Мэдрэгддэг. Тийм үү? Тийм. Дурлал 3 жил. За тэр хугацаанд нь итгэлтэй тэгээд л бодолдоо шүглүүлээд л зүрхэндээ нандинаад л байна. Тэгэж байгаад өөр мэдрэмжээр солигдох ёстой. Нэг ялгарцсан байх юм бол 3 жил. Дараагийнх нь 40 хоромтой өөр 2 дугаар байр. Охохно. 3 дээр хөө. Зоргийн мэдрэмж. Тийм үү. 15 хором. Бусдад бүр 10 хором өрөхгүй мэдрэмж үү дээ. 15 хором. 15 минут л би зөрөгтэй байх юм. Тэг. Ямар сони яагаад? Яагаад? Үйлдлийн эхлэл хүрэхэд л болоо мэдрэмж юм чинь. Тэр чинь гяс гэдэг мэдрэмж байхгүй юу? Сүнсний наатаха ямар зөөр юм бодоод байхгүй хурдхан шиг ихлүүлэх гэдэг мэдрэмж. Эхлэх тавчийн мэдрэмж учраас эхлэхэд л хангалттай. Хэлбэлзэлтэй. Тэгвэл хуйл тачаал. За. Багц хугацааны мэдрэмж. Яг мэдрэгдээд өнгөрөх нь 5 хором. 5 хором л гэж юу? Тийм. Тэр үед чи үйлдэлийн орон залуу орж ирээг бол алга болчихдаг. Үйлдэл төсөөлөл рүү ороод ирэхээр үргэлжилдэг мэдрэмж. Тийм учраас нь онгод морьтой наадмаар явж хахад сайхан хүүхэн хараад хуйлжаад өнгөрөөд. Өхнөртэй за модэгдэхгүйгээд нүдэн анаад урагшилна та. 5 хормын дараа нөгөө хүүхэн мартагддаг байхгүй юу? Энийг бүр ингээд тогтооцсон юм. Тэгээ тооцоолцсон юм. Энийгээ манай бөөмөргөлтнүүд. Хонхотныхан хугацаанд нь байлгахыг хийж байна. Яг зарим хүний илүү урт хугацаатай, зарим нь илүү богино мөчлөгдөж байдаг. Ер нь дундаж 100 хүний нэг 70 нэмэрхүү хугацаатай байдаг л юм. Охохно. Өөрөөр хэлбэл бид нар ч юм хөг мэдрэмж удирдахыг эрхмэлж байгаа учраас нь түүнийгээ судалж тандах. Хэмжээ дамжаанд нь ойлгох гэдэг шимтэх явдал ихтэй. Зөв. Тэгэхээр энэ хонхтонд чинь оюун галзуучууд ихтэй. Тийм учраас энэ оюун галзуучууд өөрийн муу авираа давахыг хүснэ. Тэнд арга зүүн өөрөө хэр удаан би төвчих ёстой юм бэ гэдэг асуултанд хариулах учиртай шүү дээ. Тийм байсал зохист хугацааг ирээд хийсэн. Муу мэдрэмж. Сайн мэдрэмж. Ер нь мэдрэмж ялгах гэж бөөнөр маань оюун галзуучуудыг засгаж нийгэмшүүлэхийн төлөө. Иймэрхүү сургаал ихтэй. Охотны бөөнөр. Охохно. Охчин.
За тэгээд өөр хэлэнд 40 20 муу байна. Чи хөдлөж эхлэхээр тайвширч эхэлнэ. Аа. Бодолдоо чи мэдээж буцалгаа. Чи зүгээр төрөхгүй болон гартана. Тэр үедээ хүчээл тийм ба тамираа шавах. Тэгээд ирэхэ бодолчин хаанаас харуулсаад. Тийм үү? Үзүүр нь харагдаад тайвширлын үед шийдэл нь алдаад ирнэ. Гэхдээ өөрийг яг одоо өдөргүй амиан аврах арга болгох ч үе бий. Харин дайны талбарт дайсны орон зайд шүү дээ. Тийм шүү дээ тий. Гэхдээ ухаанаа алдахгүй та чи өдөртөө сурчих юм бол өөр уцаараа хүчит хэм болгож болдог. Ангиснэр хэмийн дарангуйлалаар үйл бүтээх арга боловсрдог. Боловсрсан жимс нь дааны уухай шүү дээ. 50,000 зэргийг чигчэртэл хэмээр дарангуйлаж бадартал омгоор өсгөх мэдрэмжийг өөрийнхөө хилэнгээс уураас гаргаж авна. Дуртай уйдаа уурлаж тохиромжгүй үед ном ухтгаж хөглөөгөө захирч сурдаг. Зүг. Ухах нь Тэрийг сурахын тулд хэр хугацаа шаардлагатай? эхлээд ямар та чаналтан дан авдаг. За. Дараад нь тийм үү? Далбалзах хэмнэлийг ойлгож өгдөг. Өөрийнхөө уцаар хөдөрдөг. Дараад нь өөрөө өдөөж сурдаг. Ухах нь Ур хүрээгүй барьтай хүртэл би шууд ууралж болох юм ба тий. болно. Тэр далбалзааныг удирдаад ахаар хэмнэлэх үгийг нь ойлгож өгдөг. Хэмнэлэх үгийг нь ухан тунгааж дарж дарангуйлж мартах бос. Ажиллаж хөгжүүлснээрээ тэр хэмийг хөвсөх юм болгож. Өөр мэдрэмжүүд лөө хүч болгоод. Хэмийн тулаанд ялалтыг байгуулж болдог юм аа. Би тэгвэл энэ уургүй болох гэж хичээх хэрэггүй юм биш үү тий. Тэгэхээр илжирч. Илжирнэ. Хүн сүнсний залбилзолоо мартахыг хичээнэ дээ. Дарангуулахыг хичээнэ дээ. Тий. Тэгэхээр илжирээд биеийн өвчин сэтгцэн эмэгийг ухаан солиорол болгоод байдаг. Тийм. Тэгэхээр зөвшөөр. Өдөрт хөвсөг. За. Хөвсгөж бас болох юм биш үү тэр. Сөрөг зүйлийг эерэг болгож болох нь. Үгүй эерэг болоод ах юм байхгүй. За. Ууруу царвгаасаа тийм амьд өлдөх хөл хэм. Энд муу утга байхгүй. Муу үрдэн байгаад байгаа юм. Үрдэн. Зүгээр сайн үрдэн рүү чиглүүлчих. Ялалтлоо, амжилтлоо хүч рүү шилжүүлээ сурчих. Ийм зүйл. За тэгвэл хоёулаа муу мэдрэмжүүдийг юуны төлөө мэдрэмжүүд вэ гэдгийг үзье. За. Өөр уцаар хөдөлгөөний мэдрэмж. Амьд үлдэх хэрэгтэй бодлоос ч хурдан хөдөлгөөнүүд. Орон зайгаа цэгцлэх хөдөлгөөн юм. Нохомжтой Ойлгоцсон хэрэг. Өөр уцаар бол өөрийн туг алдагдаж. Тийм үү? Ухаан дутагдахын цагт гарч ирнэ. За. Өөр хэлбэл өөр уцаар хязаа гарч байх үгэнд ялагдаад ирэхэд. Ажил үс бүтэлгүүтэд ирэхэд. Анд нөхөдтэй бодол зөрчилдөд. Амьд үлдэхийн тулаанд. Гэвч чиний оршин тогтнолыг үн цэний дэлбэлзэл юм. За. Тиймээс нь тухай үүсгэх гэж төсөрч байдаг. Мэдрэмж. Ухах нь. Ухаж байна. Ингээд ухаарчаар чи өөрийг удирдах чадна. Энэ хөдөлгөөний эдвэгтэй бүртэй хамаатай мэдрэмж. Бүрний дэдвэлч шанаас гардаг шүүрэл гэдэг тий. Бөөр агшаад л цосонд маш их хэмжээний ирч хүч. Ороод нэрнэ. Тэр нь өөрөө булангар бодол дээр суухаар төрмгийлэл хэлбэртэй гарч ирж байгаа юм. Тэгвэл булангар бодолыг өөр үйлдэл рүү алгадаад байхаар ухаан саруултайгаар өндөр бие энийгээ тулаанд ашигладаг. Үгийн тулаан уу, ухааны тулаан уу, үйлдэлийн тулаан уу. Ийм л зүйл. Ухах нь зүг боловсон
чиглүүлчих юм бол зүйтэй үр дүнтэй хүрчихнэ. Тэгэхээр зөв уурлаг сурах ёстой юм байна гэж ойлгож байгаа. Зөв уурлана гэдэг үг чинь ухаанаа залуурдахаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ төрөмгийлэх бие булчингийн хөдөлгөөнийг ухаантай хурд тэмцүүлэх хэрэгтэй бол. За мэдүүлэх мэдрэмж юм байна өөр хэлэн. Орон зайгаа цэвэрлэх гэж гарч ирдэг байгаа. Чиний орон зай хэм чиний оршин тогтнолтой зөрчилдөхөд сүнс чиндэл болсон. Огохно. Наатаа цэвэрл. Наанасаа зайл. Наатаа устдаг. За. Орон зай цэвэрлэх. Миний хэм түүх хэлбэртэй. Үрхгүй байна гэж сүнсний чимээ юм. За. Огохно. Уурлуулч бол зүгтаачих хэрэгтэй. Орон зай цэвэрхэн болчоор намжчихаас хойш. Ууралч бол орон зайгаа цэвэрлчих. Иймээс нь манай цагийн хүүхнүүд ууралгаараа гэрээ цэвэрлдэг. Эрчүүд нь усаар гараад болгочихдаг. Орон зай цэвэрлэгээний мэдрэмж болгоно. Одоо энэ манай цагийн сэтгэл зүйч нар уурлангууд хоорондоо сайхан ярилцмарц гэдэг. Тэр буруу олж таарах юм. За ярилцаж байгаад хэм зөрчилдөөд нөгөө маргаанаас бохимдаалаас уур хэлэнгээс зодоо нүдэн болж хөгжүүлж байгаа үед. Хоргийн хөдөлгөөн чухал. Ойлголт зогсох хэрэгтэй. Бид нар бол тиймэрхүү зүйлийг албаар үүдгэж байгаа бол хосгод маргалтчнаа та. Хоёр биентэй хэм нээжгүй ингээ бие биенээсээ зүгтаагаад. Хамт байсан чиг хоёр биеийн лүгөө харсан өөр тулхай болж байгаа. Энэ үед нэг авдар дотор хийчихдэг. Нэг авдар дотор хийчихдэг. За. Нийлүүлж байгаа тэрэлдүүл. Хязгаарлагдмал орон зайд те юм уу? Хэм нийцж ажил гарахаас ороогүй байдалд орно. Тиймээс нь ярилцах гэж байх юм бол орон зайгаа жижигэр бол. Тэгдэж штэ. Ухахна. Тий. Өрх хүн эмэгтэй хүнтэй хизээ маргаж эхэлдэг бай гэхээр орон зай чөлөөтэй үед маргаж эхэлдэг. Эмэгтэй хүн өрхтэй хүн руу тунаж аашааж эхэлнэ гэхээр орон зай чөлөөтэй үедээ тэрийгэ гаргадаг. Тэгэхээр хязгаарлагдмал бай. Яг учрыг нь олж ужирын тунгааж хоёр биедээ ухаан өгөх гэж байгаа бол хүнжлийн уутан дотор хэрэлдээрээ. Зүг. Тийм жижиг хэн зай. Ухахна. Чинь харлаа. Тэгээд гар хөл чинь хөдөлчихдэг бол тийм үү? Хоёр биенийхээ гарыг барьж яагаад. Хуруу чангаллаа гэдэг энэ богино зайнаас хуруугаараа хуглаад өчөөд байхгүй байлгүй дээ. Өчсөн ч гэсэндээ аминдаа хүрчихгүй шүү дээ. Зайндаа л ганц хоёр хуруу уугарна үз. Тиймээс нь тулааны зэвсгээ барьж яагаад. Хөлөөр зодолддог бол хөлөө сайхан чагталцаж байгаад. Хөчнөө дургу байсан ч гэсэн дараа нь үлдэх амьдралаа бодож байгаад шийдвэрлээ. Ингэж л зөвлөнө. Хоёрт орон зай хэр баг байна төдөж нэ хурдан ойлголцсон. Яагаад гэвэл үгээр хэлж чадахгүй ч хэмээр ойлголцсон гэж бай. Тиймээс хэмээ нэгдэг хамгийн ойрхон зайгаар. Гомдож байна, түнэж байна, уурлаж байна, баясаж байна, тайвширч байна. Гэдгээ мэдрэх хэмжээний. Мэдээж бодолч нь булангартай байгаа чинь хараач нь буужчихна. Сонорч нь дүлээрч нь өөрийгөө өмөрөө дотоодтойгоо тэмцэлдэнэ. Гэсэн ч нэг мэдэрх бай. Хоёр мэдэрх бай сэрэмжийн орон зайд үлддэг. Энэ нь үнэрлэх хүртэлцэх мэдрэмж шүү дээ. Одоо үнсэлцээд амталцаад байхгүйгээс хойш. Тиймээс үнэрлэх амтлах мэдрэмжээрээ нөгөө хүнээ ойлгоо. Үнэрлэх хүрэлцэх мэдрэмжээрээ нөгөө хүнээ ойлгоо. Ойлгоно уу? Арьс хүрэлцэх мэдрэмж чинь хэмээн хуваалцаж эмийн долбол залуудыг тэнцүүлнэ. Одоо ингээд ойлаа. Хоёр өөр хүн байна гэдэг. За. Усан толболдчих хараарай. За. Энэ хоёр ингээд тэнцэхийн тулд хоёр мөргөлдөж байгаа гэж. Энийг сайн мэдэр. Сайн мэдрээ. Маргаан дээр. Альва хилцэл уулзалт. Янаг яарэ. Амжилт бүтээлийн үг хэлц.
бүгдийг нь орон зай жижигрүүлэх хэлбэрээр бүтэмжтэй болгодог үү. Тэгдэг. Одоо нэг юм хайрцагт ороод арх уучгаар л та нар ч ажиллаа шийдэж чадаагаа үү. Тэгдэг. Тий. Нэг хайрцагт ороод л хоол идчихээрээ өөхнөө өргөдөж чадаагаа үү. Тий. Аа. Тийм бэ. Тэгэхээр орон зай жижигрүүлэх бол өөрийгөө ойлгуулж хэмээн уншуулгахыг зөвшөөр. Зүгтаах тусам чи олон янзын мэдрэмжтэй бол. Нүүрэлдэж жижиг орон зайлуу орж зориглох тусам ухаанаа олж хоёр хүм нийцнэ. Ухамжтай юу? Тус тустай хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөр. Гэхдээ ижил хэмжтэй байхын төлөө тэмцэж байгаа гэдгээ буумард. Ухаантай. Тий. За, өөр уцаа тийм байна. Бухимдалаа гэд нэг юм орхоо дүрэл зүүлэгч гал. Тэгвэл айдас. Мэдээлэлгүй үед гарч ирдэг мэдрэмж. Тэгдэг тий. Айцаа мэдрэмжийг даван туулах арга нь юу? Мэдэх таних. Айдас хөрөх юм бол нүдээ томнэ. За. Чихээ дэлдэлэг. Амьсгалаа тайвшруул. Тэмтэр хүрэлц. За. Алах яв. Ингээл тайвширч байна. Тэгэх юм. Хургаж зүхтааж хэрэггүй шүү. Би одоо ингээд яг харанхуй ой модонд ингээд гав ганцаараа явж гин гэдэг айгүй айдас байдаг. Тэрийг одоо би яаж тавна гэсэн үг. Одоо тахлаг тайлаг гэл юунгууд харанхуй ой модонд донд би ганцаараа байна гэхээр айгүй айдастай. Эхлээд ойлгоо орохгүй ойн зах таасан эхлээ. Хар. За. Харна. За дараад нь нэг модны дэргэд оч. Баг арт. Танин мэдэх үе чинь хэрж байгааг тэлэн төдий чинээ тэр айдас арилан үгүй. Айдас бол бүрэн арилдаг. Бүрэн арилдаг мэдрэмж. Танин мэдэх үед өрмөгцөл алга болчихдаг мэдрэмж. Хүн нэг давсан айцаараа хоёр дахь айдаггүй. Ухамжтай байна. Тэгэхээр танин мэдэх хүн хэрэгцээ. Юу вэ гэдэг сүнснийг ахшир шүү дээ. Тэрийн хэмийг өөрийн хэмтэйгээ яаж найзуулахаа мэдэхгүй байгаа сүнсний сандраа шүү дээ. Ухах нь. За дараагийнх нь. Хуйлда чалын мэдрэмж. Тэр юу вэ? Үрчих гээд байгаа гэсэн. Үрчих гээд байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ? Хэмээ нийцүүлэх гээд байгаа. Бусадтай хамтарч. Химээ нийцүүлэх гээд байгаа. Яагаад? Осууд байна да. За. Ойлголцохгүй тусмаа өндөр тачаалтай. Ойлголцох тусам алуу янаг хайр дурлалтай болчихдог. Хоёлын тоон ойлголцдог хосууд дээр цөөрдөг. Ойлголцохгүй хосууд дээр хоёлын тоон их байдаг. Тийм үү. Хэм нийцэхгүй тусам тэр сүнс энэ хүн надад чухлаа. Гэдгийг нь долбилцож мэдрэгдэхээр хуйл болгож толгойд ч юм биш үржилт ч нөлөөлж өгдөг. Толгоолоогаа авна гэдэг нь хэмээ нэгтгэх тусам тайвширдаг. За тэгээд эс ойлголцох тусам тэр өдөөгдсөн мэдрэмж нь хаач хамаагүй үрийг сацчихъя гэдэг зах хязгааргүй мэдрэмж болчихдог. Савнаасаа шалдаг мэдрэмж гэсэн үг. Иймээс нь одоо мэдээж л хоёул тачаалбал үржихийн төлөөх мэдрэмж юм уу. Гэхдээ бүр чад шаарлага нь сонгосон хастайгаа хэм нийцүүл сурахын дэлбэл зээл юм. Хэмийн зөрчил их гарах тусам л хоёул тачаал гараад байна. Хэм нийцэлтэй тусам тэгдэж штэ нэрээ яг хоёул тачаалбаг сэтгэлийн зингэл их болоод ирнэ. Тийм. За мунхаглал. Мунхаглал. Мунхаглал ямар мэдрэмж вэ? Би тэнэгтэй байна гэдгээ мэдэж байна гэдэг мэдрэмж.
Анхаарал татснаас болж байгаа. Анхаарал дутмаг мэдрэмж. Өөрөөр хэлбэл мэлмийн хурд хэм дутахаар хүн мунхагладаг. Мунхаглахад яг өсөлтийн орчин илүү чухал. Тухайн хүн альва асуудлыг давсан нэг дадалтай байж байдаг. Тэр дадал зохимжгүй орон зайд гаргаж ирэхээр мунхаглах нэг. Тэгэхээр энд анхаарал дутаад байгаа юм. Ондоо орчинд харилцаа үүсгэж, ондоо хүнтэйгээ харилцаа үүсгэж байгаагаа умартаж. Тухайн хүний ондоо шиг шинж чанараар нь хүлээн зөвшөөрөхгүй үед мунхаглаж эхэлдэг. Ухах нь. Нэг хүнтэй гаргасан зангаа нөгөө хүнд ижлэр гаргах гэдэг. Гэтэл оршихуй ертөнд чинь бид нар сүнс болгоныг тусгай. Сайхан болгоод өрүүлж гисэн. Тус тусын хөглөөтэй, тус тусын чадамжтай. Тус тусын заяатай, тус тусын ертөнцтэй болгосон байдаг. Тиймээс хүн болгонтэй бүр нэг хүнтэй ч тийм үү нэг бодлоор харилцана гэдэг хэцүү. Тэгэхээр мунхаглал анхаарал дутмаг шиг ийм л илэрэл. За би тэнэгтэй дунлаа да гэх юм бол илүү л анхаар. Илүү л анхаарах уу? Үйлдэлүүдийг нь тоол, байдлуудыг нь тунгаа, сонс, ажигл. Анхаар мунхаглал чинь анаа багасч байгаа. За би хийхгүй гэдэг үгүйсэглээ хаяад. Энд чинь нөгөө чи мунхаглах гэдэг байна гэсэн үг шүү дээ. Давтамжиндаа тэмүүлээд байна гэсэн үг. Хийхгүйгээ хий. Хийхгүйгээ хий. Өөртөөгөө зөрчилд. Хийхгүй гэж бодостой хийчих. Хүнд нэг тэгж хязгаарлагдаад байх үйл байхгүй. Хүн алахгүй гэсэн ч алах ёстой үе байдаг. Хүн аварна гэсэн ч хөнөөх ёстой үе байдаг. Аварч болохгүй ч хүн гарч ирдэг. Чамд хийхгүй үлдэл харамсалтай байхгүй. Зохист орон зайтай зөвтгөгдөх орон зайтай. Бүхий л үлдэл. Зохих орон зайтай зөвтгөгдөх юм орон зайтай. Зөв үлдэлж буруу газар бурууддаг шүү. Тиймээс хүн хийхгүй үлдэл байхгүй. Зүгээр зөв газараа, зөв цагтаа, зөв дараалалтаа хийгдээгүүтэй л буруу шалыг авна. Ухна. Тиймээс энийг ч хийхгүй, тэрийг ч хийхгүй гэдэг тань нэг бодолыг одын холхай. Зүгээр энэ цаг мөчид хамгийн зохистой үйлдэл бидний хязгаарласан үйлдэл дотор ч байдаг. Ухамжтай юу? Мунхаглалыг давах арга бол тийм үү. Хийхгүй гэдэг үйлдэлээс хүртэл хийх ёстой болох мөчид байна. Ингэхгүй гэдэг бодлыг хай. Тэр чинь оршин тогтнох өөрийн орон зайтай. Бүлээн зөвшөөрөгдөх, зөвтгөгдөх өөрийн орон зайтай. Сайн муу үйлдэл гэдэг нь нэг муу үйлдэл гэдэг нь бага орон зайд байх ёстой. Сайн гэдэг нь болохоор түгээмэл орон зайд байх ёстой үйлдэлүүд л гэдгийг ухаар. Ухах нь. Шашнууд дээр одоо надад чинь 7 харна өгүүлгээд өстой буруул гэдэг шүү дээ. Тэгээ буруу шахахгүй бол тэрий чинь нийгмийн довлболцол болгоод авалгаа болгочих юм бол улс нь мөхөж туртангаахаж төмн үгэрч чаддаг юм байгаа байдаг. Тийм шүү дээ. Тэглээгээд ертөнцөөс халж чадсан юм. Чадаагүй л байгаа байдаг. Тэгэхээр өөртөө бүх үйлдэл өөрийн орон зайтай хязгаарлагдах ёстой үйл байдаг. Гээд оршихгүй гэсэн үг биш. Ухах нь. Ухаж ийн орлоо. Өөр ямар мэдрэмж авлаа. За, шунал. За тийм. Маш гоё мэдрэмж шүү. Маш гоё мэдрэмж. Хүн өөрөө дутах үедээ шуналтай байдаг. Өөрөөрөө дутах үедээ. Өөртөө итгэлгүй байх үедээ гэсэн. За, ямар ч үгээр илэрхийлж болно. За. Тийм үү? Өөрийнхөө байх ёстой орон зайг тосоолохоор орчлонд байгаа зүйлийг өөрөө их болгохыг хүсдэг. Одоогор чамд байхгүй. Тэгэхдээ байж болох зүйл дээр шуналж бодолдог. Энэ бол хөгжлийн мэдрэмж. Сүнс ийм байх ёстой. Чи ийм заяатай хүн. Ийм чадамжтай хүн.
Ийм байх ёстой хүн гэдэг дэл болцсон шүү. Иймээс шунлыг хайрлаарай. Шуналтай бай гэсэн үг. Хайрл гэж бай биш. Тэр мэдэгдэж байгаа шунлаа би тийм хүн байна гэж үйллээж эхлэв. Өөрийгөө хөгжүүл. Одоо шунал хөдлөл би яг юу хийх хэвтэй? Яран юун дээр хөдлөөд байгаагаа ихлээд анзаар. Хоёр нүдээ ингээ бүлтээлгээд. Яагаад би энийг ингэтэл их хүсэнэ вэ? Энэ шинж тэмдэг миний ямар байр суурийг дохоо юм. Эдэнд нь биш үйлдэлд нь анхаар. За жишээ авъя. За одоо би ингээд хар өнгийн ланд 300 авах гээд айгүй шунаад байна. Тэгэхээр би яана гэсэн үг гинэ. Тэр хэдий хүмжээ. Ямар хүмүүний юмжээ. Ямар нэр төр, ямар алхамтны эдийн нэгж юм бэ гэдэг л үг байхгүй юу? Чи тэр машин хөсөгт нь биш. Эзэн заяанд нь байх гээд байгаа юм. Аниг л битгий юм. Тэр нэг чухал юм байна. Би амьдралдаа хараа зургаад идэвлэг салхинд хүсэл зөөлээд л мөнгөн тоног шилж өгнээд л талаар давхихыг маш их хүсдэг байсан. За. Одоо тайчуудад атаарах гэж байгаа гэсэн үг. Атаархан шунаж байна гэсэн үг. За атаархан шунал хоёр ойлгомжтой. Ойролцоо мэдрэмж. Атаархах гэхээр хүнийг чиглүүлж байна. Шунал гэхээр эдийн чиглүүлж байна. Хоёуланга байна гэдэг чинь би өөрийнхөө байх ёстой заяаг тэмтрээд байна да. За тэгэхээр тайчууд гэдэг чинь хэн билээ? Ахуй өсгөгч. Би ахуй өсгөх гээд байгаа юм байна штэ. Хар азархыг дэллэл бариад өгөх чинь би төртөн биш. Төмний ард дэмнэгч байх гээд байгаа юм байна штэ. Би чинь бусдад тусын сэтгэлийг хүсээд байгаа юм байна. Ингэж л ойлгоно гэхдээ би амьдралдаа хар азархыг дэллэж үзээгүй шүү. Уулын тийм боломж хүрсэн ноён болсон штэ таа чинь. Тэглээгээд заавал харангатай байсан юм уу? Би зэгэл азрахтай байсан шүү. Тийм үү. Тэгтээ би араа ахуйтан болсон. Ахуйд ордулсан. Өөрийнхөө хэмжээнд тэр мөнгөнд оногдог. Шарж игнуулж тэр бахыг хангасан. Тэгцэн үү. Хангацсан уу. Зүгээр хар өнгөн л тэрний жижиг дахаа. Яг энэ шоу гэдэг миний сүнснээ. Сэжүр байсан байлаа. Би таачуудад атаархаад байгаагаа ч мэдээгүй. Мэдэхгүй байсан. Тэр хар азаргыг хэн агтлаад байгаа юм. Гэ бодсон чинь таачууд байсан. Таачууд юу хийдэг? Дэмнээ үл хийдэг. Төр санг тохноолагчд. Би тэгвэл төрийн санд нэмэртэй байхаа. Тийм эрхийн заяаг хүсээд байгаа байна гэдгийг л ухаарад. Өөрийнхөө тэгэл азаргыг л агтасан. Би ямар тайчууд болж урмж оролтой биш. Нэг үцээрээ мандан бодроход тийм л өнгөрж байгаа би. Хүн ер нь тэгж бодох хэрэгтэй юм байна те. Тэгэхгүй одоо ингээл бид нар ч маасаараа л баян хүн гэвэл үзэн ядаал. Баяныг үзэн ядчаад эдийн шунаад нь. Эрхийн идэлхгүй байж эдийн аавна гэж юу айх вэ? Үгтэл бол энэ чинь зүгээр тэгээд авилгалч улгаач хатал зүхтөг цаг үе байна. Тэгэхээр тэгж одоо би авилгач улгаач хүний хувьд юу ч ярих вэ? Зүхэ байж. Та нар зүххийг хэд би хөдөлгөөг хийж байгаа. Зүрөөг нь харъя л гэж хэлээ. Зүхэл ямар мөртөө үйл юм биш. Яс. Ганц нэг юм байлгүй дээ. Ухамжтай байв. Сүрэг мэдрэмж болгоныхаа арна чамд сүнс чинь байх боломжтой ертөнцийг шивнэж байгаа гэдгийг л битгий юм байна. Бүгдийг нь зүгээр тайлцуулаарай. Арахал, бардамнал. Энэ маш хэрэгтэй мэдрэмж юу? Талархах мөчөд бол арахал, бардамнал хамгийн захистай мэдрэмж. Чи өөрөө мөртөө тэр гавьяа шагналыг тэр бүтээмжийн үр дүнг наахгүйгээр өөр хиндэж очих юм бэлээ. Хийж бүтээсний хишигтэн
Арахж бардамж хүү. Байж. Хийж байгаа дараа битээ хий. Хийх гэж байгаа дараа бүрч хэрэггүй. Үүлийн төгсгөл наадах чинь байх хэрэгтэй мэдрэмж. Өөр хүн биш би хийсэн гэдэг зар түгэлэг юм. Тиймээс мэдрэмж болгон чинь чамд аархал төрөж байх юм бол юу хийж дуусгаснаа сан. Охоо. Чамд бардамналд байгаа бол юунд талархахаа хар. Ингэж л хэлээ. За ингээд өндөрлөё. За гэлээ. Хүүхэд чилээ гэдэг яг нэг. За. За тамас хийчихэд тэр бол хүүхэдтэй болцъё да.